Хамтдаа залбирцгаая. Биднийг хайрладаг өршөөнгүй бидний Бурхан минь. Бурхан таны төлөвсөн энэ түүхийн төгсгөлийн цаг үед энэ ертөнцийн олон хүмүүсийн дундаас та биднийг дуудаж аварч энэ хорон муу гэм нүглээр дүүрэн ертөнцөөс бид нарыг тусгаарлан аварч ариусгаж эзэн та өөрөө хамт байдаг өөрийнхөө чуулганд биднийг байлгаж бидэнд Бурхан танд үйлчлэн таны үгэнд дуулууртай байх боломжийг олгож үргэлж бидэнтэй хамт байж үргэлж бидэнд тусалдаг таны нэгүсэл талархаж байна. Энэ цаг мөчид эзэн таны үнэтэй цусаар аврагдсан бид өхөн таны өмнө хамтдаа зүглаад Бурхан таны үгнээс сурч эзэн тантайгаа хамт байдаг энэхүү ариун нөхөрлөлд нөхөрлж байгаад талархаж байна. Та хүн тус бүрийг анхааран харж өөрийнхөө нэгүслийн матраараа түшин тулж өөрийн үг болон ариун сүнсний хүч чадлаараа биднийг удирдах биднийг босгон байгуулж удирдах өгнө. Бид одоо хүртэл сул дорой учраас таны хүслийг заримдаа ухаарч чадлагүй өөрсдийн махбодын хүслээр амьдрах үед олон байдаг үлээ. Эзэн минь та бидний сул дорой байдлыг түшин тулж өөрийнхөө үг болон хүч чадлаараа бид нарыг бүрэн дүүрэн удирдан цалж бид үлдсэн амьдралаа бүхэлд нь Бурхан таны хүсэл алдрын төлөө амьдрч чадхад та биднийг захиран удирдаарай. Улс даяараа манай чуулган мөн дэлхийд даяараа манай чуулган хэцүү хүнд нөхцөл байдалд итгэлээ сахин сайн мэдээ тарааж байгаа бүхэл ахын дүүстэй эзэмтэй хамт байж Бурхны нэгүсэл болон үг ариун сүнсний хүч чадлаар та бэлхэм дүүр гэж Бурхан таны хүүхдийн хуваар зохистой амьдрч бас өргөдөлтөй олон сүнснүүдэд эзэн таны нэгүслийн сайн мэдээг тунхаглаж олон хүний сүнсийг эзэн тань руу удирдан Бурхан таны ажлыг өшөө илүү гүйцэлдүүлж чадхад та туслаарай. Бурхан амен. Үргэлж бидэнд тусалж биднийг удирдах байгаа нэгүсэлд талархаж байна. Манай улс орн та илүү их амар амгалан эрх чөлөөг өгч энэ төгсгөлийн үед эзэн танд үйлчлэн дэлхийн сайн мэдээ тарах энэхүү үйл хэрэгт бидэнд хэцүү зүйл байхгүй байхад та тусалж энэ улсыг илүү их аюулгүй амар амгалан эрх чөлөөтэй байлгаж өгнө. Улс төрд байгаа хүмүүс Бурхан танаас эмээж Бурхан таны хүслийн дагуу үйлдэж мөн Бурхан таны ариун үйл хэргийн төлөө бүх зүйлийг захирч удирдах чадхад та тэднийг захирч өгөөч хэмээн танаас гуйж байна. Цаг үе болгон та бид бүхэнд хэрэгтэй үгийг өгч бидний явах замыг зааж өгдөг эзэн минь. Энэ цаг мөчид гисэн бидэнд илчлэхийг хүсэж байгаа, бидэнд харуулахыг хүсэж байгаа өөрийнхөө ариун үгийг, ариун хүслийг бидэнд илүү ухааруулж, илүү их мэдүүлж өгнө хэмээн танаас гуйж байна. Махбод нь өвчтөй бас итгэлээрээ сул дорой мөн энэ цаг мөчид бидэнтэй хамт байж чадахгүй байгаа бүхэл ахын дүүсийг та нэг бүрчлэн ажиглан анхааран тусалж өөрийнхөө нэгүслийг болгож өгөөч хэмээн чин сэтгэлээсээ гуйн залбирч байна. Эзэн Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Амен. Магтааны багаас магтандод болох болно. 눈물이 없네 거기는 슬픔도 없네
벌써 Ямар 끝났어요. хурдан дуусчихв? 한참 지금 Яг сэтгэл хөдлөл байжсэн чинь дуусчих юм аа. Маш их баярлалаа. Библийн Матай 6 дугаар бүлгээс харцгаая. Матай 6. Матай 6-гийн 9-өөс 13 хүртэл Матай 6-гийн 9-өөс 13 хүртэл удаанаар хамтдаа уншийе. Тиймд ийхүү залбир Тэнгэр дэх бидний эцгээ таны алдар ариунаар дуурсдугай. Таны хаанчлал иртүгай. Таны таалал тэнгэр чигээ газарт бас биелдүгай. Бидний өдөр тутмын хүнсийг өнөөдөр бидэнд хайрлаач. Бид өртнүүдээ уучлсны адил бидний өрийг бас уучлаач. Биднийг урад татлахад бүү автуулаач. Ёрын муугаас гитлгээж хаанчлал хүч чадал алдар суу мөнхөд таних амен. Эзний заасан залбирлыг бүгдээрх нарийн гүн үнцгээ сурч байгаа. За өнөөдөр энэ үгийн талаар 7 дахь удаага орж байна. Эзний заасан залбирал чуулганд явж байгаа бүх хүмүүс бараг цээжсэн баха. Би хүүхэд байхаас ахуулаад эзний өдөр 5 гариг болгон энэ залбирлыг хэлдэг байсан. За тэгээд би дуржигт чэжилж гисэн байсан. За энийг одоо дуржигт уншлаа гэд залбирал болно гэсэн үг биш дээ. Ингэж залбир гэсэн болохоос ингэж цээжилгээгүй шүү дээ. Мэдээж цээжилэх нь чухал л та. Гэхдээ эзний заасан үгийн дагуу бид бүхний залбирал одоо нэг нэгээрээ их үр дүнтэй байх хэрэгтэй. Яг энэ үгийн дагуу залбир гэсэн үг бол биш л дээ. Бидний залбирх ёстой олон зүйл байгаа. Гэхдээ эзний заасан залбирал бол бид бүхний залбирлын гол цөм агуулгыг яг үндсэн одоо баримтлах зүйлийг бид бүхэн зааж өгч байна. Тийм учраас эзний заасан энэ залбирлыг бид бүхэн яг тэр чигт нь үйлдэн залбирч явах ёстой. Дуулал 17-гийн 1 дээр шударгын хэргийг сонсооч эзэн миний хашгирахыг анхаараач. Худал хуурмаггүй уруулын минь залбиралд сонроо тавиач. Шудрах хэргийг сонсооч. Худал хуурмаггүй уруулын минь залбиралд сонроо тавиач гэж гарч байгаа. Бид бүхэн Бурхны өмнө сэтгэлгүй хоёр нүр гаргаад худлаа ирээдэж болохгүй ч дээ. Бурхан бидний залбирлыг сонсдог, бидний сэтгэлийг анхаарч байгаа. Залбирх үедээ зарим нэг одоо сүртэй их сүр дулаантай залбирдаг. Тэр бол чухал зүйл биш ээ. Хамгийн гол нь шулуун шудраг чин сэтгэлээсээ өөрийнхөө сэтгэлийн гүнээс мэс чанараасаа залбирх юм бол Бурхан тэрийг сонсголно. Тийм учраас залбирх үедээ Бурханы хүслийн дагуу залбирна уу, залбирахгүй байна уу, ямар хамаа өсөй гэд залбирдаж болохгүй шүү дээ. Бид бүхэн Бурханы хүслийн дагуу залбирч байж Бурхан тэр залбирлыг сонсох болно. Зарим хүмүүс ингэж ялддаг. Энэ дэлхий дээр байгаа маш олон хүмүүс нэг цагт залбирх юм бол Бурхан одоо яаж сонсох юм бэ? Бурхан бүр ингэж самуураа төөрчих юм шүү гэдэг. Бурхан бидэнтэй адилхан хүн биш ээ. Дуулал 147-гийн 4-өөс харах юм бол тэрээр оддыг тоогоор нь дугаарлаж бүгдийг нь нэрлэн дуудадгаа гэж гарч байгаа. Хинч тэнгэр дэх одны тоог мэдгүй. Гэхдээ Бурхан анханаас нь тоолчихсон байсан, дугаарлчихсан байсан.
Бурхан бидний шиг тоолохгүйсэн ч бүгдийг нь мэдж байгаа. Бурхан тоогоор нь дугаарлаа зогсохгүй бүгдийг нь нэрлэлчихсэн. Тэгээд нэрээр нь дуудадгаа гэсэн. За тэгээд зогсохгүй Матай 10:30-ээр Есүс ингэж хэлсэн. Та нарын толгой дээрх ширхэг ус чинь хүртэл тоологдсон. Бид хэдэн ширхэг үстэй вэ гэдгийг өөрөөсөө мэдэхгүй шүү дээ. Гэхдээ Бурхан надаас ахуулаад энд байгаа бүх хүмүүсийн толгой хэдэн ширхэг үстэй вэ гэдгийг мэдж байгаа. Ингээд харах юм бол Бурхан мэдэхгүй зүйл гэж байхгүй. Бурхан бидний сэтгэлийг ч мэдж байгаа. Дуулал 139-ийн 2 дээрээс харвал миний сууж босхийг та мэддэг бөгөөд хаах болоос санаа бодлуудыг минь ойлгодгоо гэж гарч байгаа. Эзэн миний бодлыг мэдэхгүй нэг зүйл байхгүй. За тэгэхээр тэр Бурханы өмнө бид хүн юуг нууж чадах юм бэ? Бурхан бидэнд залбир гэж хэлсэн. Бурхан биднийг залбирахад дуртай. Бурхан биднийг залбирах юм бол сонсдгоо гэсэн. Гуй тэгвэл та нарт өгөгдөх болно. Яаков 2:4-өөс харуул та нар өөрсдийнхөө дунд ялгуурлыг бий болгож байна. За бид хүн залбирахгүй байх юм бол Бурхан бидэнд өгөхгүй. Бурхан залбирж байгаа хүний залбирлыг сонсно. Тэр хүн туслахыг Бурхан өөрөө хүснэ. Тэм учраас энэ залбирал бол бид бүхний итгэлийн амьдралд үнэхээр чухал юм. За эхнэр нөхөр хоёр өдөржингөө хамт байгаа хэрнээ. Ээж аав нь хүүхдүүдтэйгээ өдөржингөө хамт байгаа хэрнээ. Хоорондоо юу ч ярихгүй байгаадах юм бол сонирн бичтэй, сонир эргүүц. Энэ харилцаа яриа чинь бие биендээ өвөлцөж авалцахыг хэлж байгаа. Сэтгэлдээ өвөлцөж авалцахыг хэлж байгаа. За найзууд өртөл тийм ээ. Хоёр нур гаргаад бие биендээ илэн далангуу байхгүй байгаад иж болохгүй. Хоорондоо ярилцах үедээ илэн далангуу нийн өгвөл бие биентэйгээ ярилцах хэрэгтэй. Яг үнтэй адилхан бид хүн Бурханы өмнө зөв залбирахын тулд Бурхантай зөв харилцаатай байх хэрэгтэй. Бид бүхний сэтгэл Бурханаас хол хөндий байж, буруу зүйл хийж амьдарч байж. За тэгээ залбирвал Бурхан бидний залбирлыг сонсохгүй. Библи дээрээс харах юм бол хүн сэтгэл зүрхэндээ гэм нүглийг тээжгсэн байх юм бол Бурхан тэр хүний залбирлыг сонсохгүй гэсэн. Тэм учраас залбирх үед Бурхан биднийг харж байдаг. Тэгэхээр надад Бурханы өмнө буруу зүйл байна уу үгүй юу? Би Бурханы өмнө үнэхээр шудраг байж чадаж байна уу үгүй юу? Надад нуугдсан гэмнүүл хэрвээ байгаа бол тэрийг илчилж өчөж байгаад дараа нь залбирах ёстой. За мөн үргэлж Бурхантай харилцан ярилцах итгэлтэй байх хэрэгтэй. Энэ чинь итгэлийн амьдрал шүү дээ. Мэдээж сүм чуулганд хичээнгүлэн явах нь чухал ч гэсэн энэ чуулган гэдэг чинь Бурханы үгийг одоо заадаг газар, Бурханы үгнээс сурах гэж ирдэг газараа гэсэн үг. Тэгэхээр Бурхан гэж хэн болох, мөн Бурханы бидэнд өгсөн нэгүсэл юу болох, Бурханы үсэл юу болох. За тэрийг бид хүн үгнээр дамжуулан сурдаг. Залбирал гэж юу болох, мөн яавал Бурхан хүний залбирлыг сонсдог. Үүнийг бид хүн сурахын төлөө чуулганд ирдэг тийм ээ. Мөн бид хүн сурсан үгээ өөрийнхөө амьдралд хэрэгжүүлдэг. Үгийг ганцхан сонсоод үйлдэхгүй байгаад ах юм бол өөрийгөө хуурч байгаа хүн гэсэн. Тийм учраас сонсоод өөрийгөө хуурж мэхэлдэг биш, сонссон үгээ хэрэгжүүлдэг хүн байх хэрэгтэй гэсэн. За залбирчаад амен гэж дуусч болохгүй. Залбирсан бол залбирсныхаа дагуу Бурханы өмнө яг тэр чигт нь үйлдэх ёстой. Сайн залбирчаад гаргаж байгаа үйлдэлийг нь хараад байхаар залбирсан залбирлаасаа тис хөндлөн байгаад байдаг.
Тэгээд ах юм бол залбирал биелэхгүй. Залбирал чинь дан ганц амен гэд болчдөг юм биш. Таны хүсэл тэнгэр чигээ газарт биелэх болтугай гэсэн. Бурхны хүсэл айл хэдийн тэнгэрт батлагдаа, тэнгэрт биелжигсэн. За тэр бурхны хүсэл газар дээр биелэх хэрэгтэй гэсэн. Тэр хүсэл яаж биелэх вэ? Аврагдсан хүмүүс бурхны хүүхдүүд бурхны хүслийг биелүүлэх ёстой. Толгойн хүсэж байгаа бүх бодол биеэр нь дамжуулан биелдэг шиг бурхны тогтоосон тэр төлөвлөгөө ба хүсэл нь аврагдсан итгэж хүмүүсээр дамжуулан биелдэг бахнаа. Тийм учраас залбирч хаад залбирсныхаа дагуу бурхны хүслийн дагуу би амьдрах болно. Би өгсөн ч амьдрсан ч таны хүслийн дагуу байх болно гэх хэрэгтэй. Дуулал 33-ийн 1 дээрээс харах юм бол чиг чудраг хүн магтан дуулахын зохистой гэсэн. Магтан дуу хүртэл шудраг байх хэрэгтэй шүү дээ. Магтан дууны үг бол үнэхээр сайхан. Чин зүгээр нэг ертөнцийн дуу зохиож байгаа юм шиг зохиосон юм биш. Магтан дууны үгийг сайн ажиглаад харах юм бол энэ магтан дууны үгийг бичсэн гэж байгаа, аяыг нь зохиосон гэж байгаа. Дууных нь үг нь юу вэ гэвэл дахин төрсөн Христэд итгэж хүн сэтгэлээсээ гарч ирж байгаа итгэлийнхаа гэрчлэлийг шүлэг болгон мэдсэн. Дуулал номыг уншаад үзэх юм бол олон шүлэг гарч байгаа. Давидын мэдсэн олон шүлэг гарч байгаа. Тэр бол итгэлийн өчил юм. Магтан дуунд итгэлийн өчил гэж байгаа. Бас гэрчлэл байгаа. Мөн Христэд итгэгч хүний амьдралын талаарх сургамж байгаа. Олон зүйлийг агуулж байгаа. Бас залбирлж байгаа. Тийм учраас энэ магтан дууны үгийг сайн харах юм бол баг сургаа шиг үнэхээр сайн зохиогдсон байгаа. Тэрэн дээр нь зарим хүмүүс сүүлдээ ая оруулаад магтан дуулахад дуулж байгаа. Тэгэхээр энэ магтан дууны үг утга агуулга бол тэр чигтээ дахин төрсөн Христэд итгэвч хүмүүс яг чин үнэнчээр итгэлээр амьдарч байгаад ухаарсан, мэдэрсэн зүйлээ өчсөн гэрчил болгоод бичсэн бахнэ. За тэр дунд бурхны амлалтж байгаа. Тэрийг шүлэг болгож бичсэн гэсэн үг. За тэрэн дээр нь хүмүүс ая оруулаад магтан дуу болгоод дуулж байгаа. За магтан дуу дуулж байгаа хүний магтан дууных нь үг тухайн хүний сэтгэлтэй адилхан байх хэрэгтэй. Жишээлх юм бол ийм дуу байдаг. Өмнөхөөсөө илүү би таныг илүү хайрладаг. Ингэж дуулчаад сэтгэл нь өөрийгөө хайрлаад, мөнгийг хайрлаад, зугаа цэнгэлийг хайрлаад байж ч өмнөхөөсөө илүү би таныг хайрладаг гэх юм бол бурхан юу хвол зогс. Чи эзэн намайг хайрласан гэж хэлнэ шүү дээ. Чи нэг хариулаад тах гэж хэлнэ. Өмнөхөөс илүү эзнийг гэсэн хайр нь гүн гүнзгий болж томрох ёстой. За мөн магтан дуун дээр энэ ертөнцийг гэсэн миний шунал эртээр үеэс алгуулсан. Ийм магтан дуу байдаг. Энэ ертөнцийг гэсэн шунал эртээр үеэс алгуулсан. Алгуулах хэрэгтэй. ертөнцөөс олдох юм бол бурхантай ойр байна. ертөнцийг гэсэн миний өнгөрсөндөх шунал хүсэл айл эрт алгуулсан. Тэгэх юм бол бурхан нэр алгуулсан юм уу? ертөнцийн шунлын хоолой дээр нь тулчгаал ертөнцийг гэсэн миний шунал айл эрт алгуулсан ингээл дулаад байдаг. Энд чинь хотлоо ярьж байгаа гэсэн үг шүү дээ. Ийм үг байдаг. Есүст итгэдэг хүмүүс эзний өдөр сүм чуулган дээр ирээд хамгийн хотлоо ярьдаг. Бид нар хизээ худлаа ярьсан бай гэдэг. Худлаагаасаа залбирдаг, худлаагаасаа магтнууд уулдаг, заримдаа худлаагаасаа гэрчил ярьдаг. Ингээ бодоод үзэхээр муу юм шиг байгааз. Магтан дуу хүртэл сэтгэлгүүд уулдаг.
залбирал өртөл тийм ээ. Бусдыг сонс гэж залбирдаг. Бурхныг сонс гэж биш. Гоёмшиг сайхан залбирчгаал. Тэр бол бурханд ямар ч хамаагүй шүү дээ. Энд чи өөрийнхөө мэс чанарыг хурж байна, бурхныг хурж байна, хоёр нүр гаргаж байна гэсэн үг. Ингэж болохгүй. За залбирлыг тийм ээ гоё юм сүр дулаантай хийлээгээд ир чинь сайн гэсэн үг шүү дээ. За балчир хүүхдүүд тийм ээ аава ээжээ гэсэн ч ээж аав нь юу хэлэх гээд байгааг нь ойлгодог. Зарим хүмүүс аава гэж залбираад байдаг. Бурхан ойлгоод байгаа шүү дээ. Гол юм хэлээ. Юу хүсэж байгаа юм бэ? Юу хэлэх гээд байгаа юм бэ? Тэрийг хэлээ гэдэг шүү дээ. Тийм учраас энэ залбирал үнэхээр чухлаа. Бурхан энэ залбирлыг сонсдог. Тийм учраас эзний заасан энэ залбирлыг би сурах явцдаа. За удлаа гэхэд нэг 2 удаа ороод дуусчихлоо гэж бодож байсан. Энэ сургаалыг бэлдэх тоолнд би өөрөө маш их сурж байна. Тийм учраас энэ агуулга үнэхээр хэцүү, үнэхээр их байна. Эзний заасан залбирал үнэхээр гүн үнзгий утга санааг агуулж байна. Тийм учраас өнгөрсөн удаа хамгийн сүүлд нь Матай 6-гийн 13-ыг орж байгаад дутуу үлдээсэн. Бид өртнүүдээ уучлсны адил бидний өрийг бас уучлаач. За энэ үгийг өнгөрсөн 7 хоногт орж байгаа дутуу үлдээсэн. Бид өртнүүдээ уучлсны адил зарим хүмүүс ингэдэг. Бид бурхны нэгүслийг ухаараад аврагдах үед Еврей 9:12 дээр Есүс өөрийнхөө цаар мөнхийн залилтыг гүйцэлдүүлсэн гэж гарч байгаа. Чиний нүгэл болон алдаа хэлэнцгийг дахин дурсахгүй. Эзэн өөрийнхөө цаараа бидний нүгэл хэлэнцгийг мөнхөд уучилж өгсөн. Мөнхийн залилт биш бол бүрэн төгс аврал биш. Өчүүхэн гим нүгэл байхал юм бол тэр чинь аврал биш. За тэр нүглийн төлөөсөө бид нар өөрсдөө төлөх боломжгүй байсан. Нулимсаа урсгасан ч гим нүгэл арилахгүй. Их нулимс урсгасан ч нэг ширхэгч гим нүгэл алга болохгүй. Мөн сайн үйл үйлдэлээ гээд Бурхын төлөө том гавьяа байгууллаа гэд гим нүгэл алга болохгүй. Мөнгөөр ч арилахгүй. Зарим хүмүүс Бурхны өмнө асуудалтай байх юм бол өргөлөх өргөл сайн үйл их үлдэх юм бол Бурхан намайг харж үзэх байлгүй дээ гэдэг тийм юм байхгүй шүү дээ. Бурхан тийм юм хараад хүнийг харж үздэг биш. Нүглийн хөлсөл үхэл юм. Бие махбодын үхлээс илүүтэйгээр үхсийн дараа Еврей 9:27 дээр хүн ганц удаа үхэж дараа нь шүүтгэхээр товлогдсон шиг тэрний дараах нь асуудал байгааз. Дараа нь шүүлт байгаа. Үхэгсэд үүсээгээ дагуу шүүгдээд 2 дахь үхэл буюу галт нур таягдана гэсэн. 2 дахь үхэл өөрөө асуудал юм. Шүүгдээд там руу ороод өөрийнхөө үйлдэлийн дагуу там руу орсон хүмүүс өртөл энэ дэлхий дээр сайн амьдэрсэн хүн байсан ч гэсэн аврагдаагүй л ах юм бол там руу орно. За тэгээд лөөрийгээ, дээрэм тонуулыгээд, хүний амин төрөөд, хүчирхийлээд, бусдыг хүчирхүүлээд, эцэг ихтэй зүв бус хандаад ингээд өөрийнхөө үйлдэлийн дагуу там руу ороод мөнхөд зовлон амсгуулна. Тийм учраас илчил ном дээр үйлсийнхаа дагуу, бичигдсийнхаа дагуу шүүгдэх болно гэж байгаа. Тийм учраас шүүгдэх үед тэр хүний үйлдсэн нүглийн бичвэрүүд байгаа, тэмдэглэлүүд байгаа. Тэгэхээр хийсэн гэм нүгэлтэд тааруулж, дүүцүүлж шүүгдэх бахна. За тэгэхээр шүүгч гэм нүглийнх нь их бага хэмжээг нь харж байгаад тэгээд нүгэл бичигдсэн тэмдэглэлийг харж байгаад шүүх болно. Шүүхийн шийдвэр гаргана. Бүх насаар нь хорих ял эсвэл цаазын ял гэдэг шиг те. Зарим шүүгчнэр 10 жилийн ял оноод яг тэрнтэй адилхан аврагдаагүй хүмүүс
там руу орохын хувьд бол орно. Гэхдээ там руу орсныхоо дараа авах ял шийтгэл нь тарчил нь өөр байна. За би заримдаа аврагдаагүй хүмүүст ингэж хэлдэг. Аврагдмааргүй байгаа бол ядаж гим нүгэл баг хий. Тэгэх юм бол арай баг тарчилнаа. Ямар ч сан там руу орохын хувьд бол орно. Тэгэхээр энэ нүглийн төлөөс нь ганцхан бие махбодын үхлийг хэлээгүй, үгсний дараах 2 дахь шүүлт 2 дахь үхлийг хэлээд байгаа. Есүс бид өхний төлөө Бурхны цорын ганц хүүгээр ирээд цусаа урсгаад бүгдийг гүйцэлдүүлсэн. Юу гүйцэлдүүлсэн бэ? Бид өхний нүгэл хилэнцгийг уучлах ажлыг нүглээ уучлуулсан, аврагдсан гэдэг чинь айдлах үг. Нүглийг чинь өршөөлөө, нүглийг чинь бүгдийг нь арилгалаа, нүгэлтнүүдийг аврахаар ирлээ. Бүгд нэг утгатай үгс. 1-р Петр 1:18 дээр ингэхдээ та нар эцэг өгдөөсөө өвлсөн утгагүй амьдралаас алт мөнгө мэтийн устдах зүйлсээр бус харин гимзэмгүй бөгөөд толбоггүй хурганы адил Христийн үнэт цусаар золигдсноо мэдэгтэн гэж байгаа. Христийн үнэт цусаар Бурхны цорын ганц хүү Христ хург шиг энэ дэлхийд ирээд цусаа урсгаад өөрийнхөө үнэтэй цусаар бидний нүгэл хилэнцгийг мөнхөд уучлж өршөөсөн. Үүнд итгэх мөчөд бид өхөн шууд л мөнхийн золилтыг авсан бүрэн аврагдсан бахнаа. Эзэн бидний нүглийг золисон гэдэг чинь нүглийн төлөөсийг төлсөн гэсэн үг. Шүүгдэх ёстой байсан, сүрэх ёстой байсан тэр төлбөрийг өмнөөс мань төлсөн. Тийм учраас аврагдах хүн сүрч мөхгүй, шүүгдэхгүй. Иохан 5:24 дээр үннээр би танарт хэлье. Үгийг минь сонсоод намайг илгээгч түнд итгэгч нь мөнх амьтаа болох бөгөөд яллагдахгүй. Харин үхлээс гítэлж амин чилцэн мөнх амьтаа болсон. Шүүгдэхгүй гэсэн үг. Яг л эзэн миний өмнөөс шүүгдчихсэн болохоор дахин шүүгдэх шаардлага байхгүй. Үхлээс гítэлж амин чилцэн. Энэ бол бүрэн төгс аврал юм. Аврагдсан хүн жоохон буруу юм хийлээ гэд аврал нь хүчингүй болно гэсэн юм бол байхгүй. За нэг хүүхэд нь болох юм бол сайн ч байсан хүүхэд нь муу байсан ч хүүхэд нь жоохон муу байлаа гэд хүүхдээ өргөн бичгээсээ хасчдаг. Үгүй ээ. Чи миний хүү бишээ гэл хүүг явуулчихдаггүй ч тэ. Тэр харилцаа бол яг өөрөөний харилцаанд ямар ч өөрчлөлт орохгүй. Гэхдээ асуудал үүсдэг. Аав хүү хоёр хоорондоо тийм ээ харилцаа жоохон таарамжгүй байна. Аавынхаа өмнө буруу зүйл хийчих юм бол аав руугаа очиход хүртэл амир үдэг, ааваа гэж дуудахад хүртэл амир үдэг штэ. За аав нь ингээл муухай хараал, ширүү хараал. Тэгэл хоорондоо ерөөсөө харилцаа үүсгэж чадахгүй байгаад байдаг. Тийм учраас 1-р Иохан 1:6 дээр бид бурхантай нөхөрлөдөг гэж яриад харанхуйд алахваас бид худал хэлдэг. Үннийг үйлдэлгүй гэсэн үг харин тэр гэрлийн дотор байдагчлан бид гэрлийн дотор явбал бид бие биетэйгээ нөхөрлөж түүний хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг ажээ гэсэн. Харанхуй үед чинь гин нүглийг хэлж байгаа. Гэрэл дотор байж чадахгүй харанхуй дотор байгаад байх юм бол бурхантай нөхөрлөх энэ нөхөрлөл болж өгөхгүй. Бурхантай нөхөрлөдөг гिचгээд харанхуй дотор алхаад байх юм бол худал хэлдэг гэсэн үг. Бурхантай нөхөрлөдөг гэдэг нь өөрөө худлаа болно гэсэн үг. Нөхөрлж чадахгүй үжиж нөхөрлөдөг гэд яриад авах чинь худлаа ярьж гэнэ гэсэн үг үстэй. Тэр гэрэл дотор байдагчлан бид нар згсэн гэрэл дотор байх хэрэгтэй. Гэрэл дотор байна гэдэг чинь гэрэл дотор явна гэдэг чинь Бурхны өмнө ичиг зүйлгүй амьдарч байна гэсэн үг. За тэглээд огт гим нүгэл хийхгүй байх хэрэгтэй гэхээс илүү. За гим нүгэл хийсэн хүн гэрэл дотор байх юм бол гим нүгэл нь шууд илчлэгдэнэ. Харанхуй дотор байгаа хүн байсыг л нуутгал харанхуй руу шигдээл байна. Харин гэрэл дотор байгаа хүн юмыг аж утгах уу гим нүглийг санамсаргүй заримдаа хийх үе гэж байна. Заримдаа албаар төлөвлөж санаатайгаар хийх үеч байна. Санамсаргүй гим нүгэл хийвэл одоохондоо өөрсдөөгүй байгаа, засраагүй байгаа хуучин зан чанараасаа болоод өөрөө ирэхгүй уураллаа, бусдыг үзэн ядлаа. Хараалыг хүллээ. Эн чинь яагаад ингэж байна гэвэл
одоохондоо засраагүй байгаа хуучин зан чанараасаа болоод өөрөө ирэхгүй одоо хийж байгаа гэм нүглүүд эн чинь санамсаргүй хийсэн гэм нүглүүд гэж хэлж болно. Харин санаатай хийдэг гэм нүгэл бол бодож байгаа, төлөвлөж байгаа, бэлдэж байгаа төлөвлөгөөтэй санаатай хийдэг гэм нүгэл. Энэ бол өөр хэрэгээ, хоорондоо өөр. Санамсаргүй хийсэн гэм нүгэл бол тэр гэрэл дотор байдагчлан бид гэрлийн дотор явбал бид бие биетэйгээ нөхөрлөж гэсэн байгаа. Гэм нүглээ уушлуулсан хүн одоо дахин цэвэрсэн гэж байхгүй шүү дээ. Аврагдсан дараах энэ хийж байгаа гэм нүгэл чинь. За гэм нүглийн төлөөсийг бол мөнхөд төлж өгсөн. Гэхдээ амьдралдаа аврагдсанаа дараа хийж байгаа гэм нүгэл бол Иохан 8:11-ээс харуул Есүс завхарч хагаад баригдсан нэгэн эмэгтэйг евдэчүүд аваад ирсэн. Энэ хүнийг чулуугаар шидэж алах ёстой гэж хэлдэг. Ингэж Есүсээс асуудаг. Та хүмүүс гартаа ингэж чулуу барьж хаал Есүсийн хэл хүгийг хүлээгээл байж гисэн. Тэр үед Есүс та нарын дунд гэм нүгэлгүй нэхлээ цох гэсэн. За тэгээ Есүс газар дээр бичдэг. Тэр үед хүмүүс чулууга хаяад хамгийн ахмадаасаа ахуулаад залуу хүртлээ хаявсан. Ягаад ахмад хүмүүс нь хөвшин хүмүүс нь төрүүл явсан бэ? Олон жил амьдрах чинээрээ хүн гэм нүгэл хийдэг. За тэгэл бүгд яваад өгсөн. Бүгд чулууга шидэл хаяал яваад өгсөн. Намгүн болсон. За энэ эмэгтэй чулуугаар шидүүлж өгөхүүдээ гэл айгаал чимээг болоо сандраал үжсэн. Чамайг яллах шийтгэх хүн байна уу гэсэн чинь эргэн тойрны харсан чинь хүн байхгүйсэн. Тэр үед Есүс би ч гэсэн чамайг яллахгүй. Тэр эмэгтэйг шүүх эрх зөвхөн Есүст л байгаа. Есүс Бурхны сацуу гэм нүгэлгүй нэгэн. Гэхдээ Есүс хүний гэм нүглийг өршөөхөр уучлахаар аврахаар ирсэн. Би ч гэсэн чамайг шийтгэхгүй, яллахгүй гэсэн энэ үг нь. Чиний авах ёстой байсан шүүлтийг би өмнөөс ч авах болно. Чиний өмнөөс би өөхөх болно. Харин чи уучлагдсан. Чи өршөөгдсөн. Би чамайг яллахгүй, шийтгэхгүй. Есүс одоохондоо хүйгүйсэн ч яв дахиад нүгэл бүү үлд гэж хэлсэн. Яв. Дахиж нүгэл бүү үлдээ. Бидэнд гисэн адилхан хэлж байна. Бид нар ямар ч гэм нүгэл хийдэг эзэн бүгдийг нь уучлж өршөөх болно. Гэхдээ эзэн бидэнд ингэж хэлэх болно. Аврагдсанаа дараа дахиж битгий нүгэл үлдээч. Уул нь бид хүн дахин гэм нүгэл үлдэх ёсгүй. Гэхдээ аврагдангуудаа шууд л сэтгэл Есүс шиг цэвэрхэн болоод тэнгэр элчиг болвол уул нь гоё те. Гэхдээ бүх зүйлээс илүү хүний зүрх хуурамч эдгэршгүй өвчтэй гэсэн. Адамаас дамжин ирсэн энэ ген энэ гэм чанар бид хүнд одоо хүртэл яг хэвээрээ байж байгаа. Тэрийг одоо яах вэ? Тэрийг бид бүхэн баг багаар засах хэрэгтэй. Аврагдсны дараа үг болон ариун сүнсээр баг багаар өөрчилж засах хэрэгтэй. Тийм учраас Иохан 17:17 дээр Есүс үннээр тэднийг ариусгаач таны үг үнэн мөө гэж хэлсэн. Аврагдсан хүн үннээр өдөр болгон ариусгагдж цэвэр болох хэрэгтэй. Үгээр. Мөн 1-р Иохан 3:1-3 дээр түүнд ийхүү найдаж байгаа бүхэн түүний цэврийн адилаар өөрийгөө цэвэршүүлдэг. Ийхүү найдаж байгаа бүхэн түүний цэврийн адилаар өөрийгөө цэвэршүүлдэг. Эзэн дахин ирэх юм бол бидний биеийг өөрийнхтойгоо адилхан бүрэн төгс цэвэр ариун сүр жавхлантай болгон өөрчилж өгөх болно. За энэ найдварыг тэгээд амьдарж байгаа хүн
өөрийнхөө сэтгэл болон өөрийнхөө сүнсийг бага багаар өөрчлөх хэрэгтэй. Бага багаар өөрсдөө цэвэр байлгах хэрэгтэй. Эзэн цэвэр байдагчлан бид бүхэн өөрсдөө цэвэршүүлэх ёстой. Цэвэр байхын тулд яах ёстой вэ? Бурхан минь та өөрийнхөө үннээр намайг ариусгаач. Ариусгах, цэвэр болгох чинь адилхан утгатай. Үг болон ариун сүнсээр бид хүн үгийг сонсоод залбираад дуулууртай байх юм бол бага багаар өөрчлөгдөд засардаг. За хүүхэд ингээд төрлөө. За тэгэл баагаал шээгээл хүмүүс өөрт нь дуртай байна уу, дургүй байна уу гэдгийг анзаарахгүй шүү дээ, тоохгүй. Уур нүрэх юм бол ууралчаал, зөрүүдлээл, уйлмаар санагдвал уйлчаал. Тэгдэг. Гэтэ жоохон томрох юм бол хүмүүс өөрт нь дуртай байна уу, дургүй байна уу гэдгийг анзаарч эхэлдэг. Бусдын дургүй хөргсөн зүйлийг хийхэ болдог. Бусдын нүдийг ажиглал, бусдыг ингээл хараал ичмэр зүйл байх юм бол тийм ээ хийдэггүй шүү дээ. Гөлөг ингээл янз бүрийн хамаагүй идэгтэй адилхан балчир хөвч гэсэн янз бүрийн амдаа хийдэг шүү дээ. Тэгэл жоохон томрох юм бол бага багаар юмыг анзаардаг болно, засардаг болно, болгоомжилдаг, сэргэмжилдэг. Яг үүнтэй адилхан аврагдсан хүн итгэлээрээ бага байх үедээ аврагдсан гэсэн махбодтой хариалагдаж байгаа. Эдгээр Коринт 3-аас харах юм бол та нар одоо хүртэл махбодтой хариалагдаж байна. Одоо хүртэл балчир хөвгч байна гэсэн. Итгэлээрээ бага хүн тийм ээ урдын адил махбодоо дагаад амьдэрдэг, махбодтой хариалагддаг, ариун сүнсээ дагаж чаддаг. Тийм учраас итгэл бага багаар өсөж томрох ёстой байдаг. Итгэлээрээ томрох юм бол хуучин зан чанар бага багаар нурж унаад Бурхны үг болон ариун сүнсээр эзний зан чанар дотор маань улам томорч бий болдог. Тийм учраас Галаат номдэр Илч Паул ингэж хэлсэн байдаг. Та нарын дотор Христ дөрөө олдол би дахин төрөх зовлон идэх болно гэж гарч байгаа. Галаат чуулганд Илч Паул очоод сайн мэдээ тараасан. Тэгсэн чинь хүмүүс аврагдсан. Гэхдээ хүмүүс одоо хүртэл ялгаж салгаж чадахгүйсэн. Ариун сүнсийг дагаж амьдрах ёстой юу? Махбодыг дагаж амьдрах ёстой юу гэд махбодтой ихэнх нь хариалагдаад амьдарч байсан. Тэр үед Илч Паул хараа та нарын дотор Христ дөрөө олтол би дахин төрөх зовлон идэх болно гэсэн. Аврахын төлөө төрөх зовлон эдэлсэн. Тэр хүмүүсийг аврахын төлөө төрөх зовлон маш их эдэлсэн. За тэгээд тийм ээ өсгөөд том болтол ч гэсэн маш их зовлон амсах хэвээр. Эцэг их ч гэсэн хүүхдэнд өрөх юм бол төрж явах үед нь төрөлтийн зовлон эдлэн тэгээд том босж байгаа дараа ч гэсэн өхөн өгтөл нь хөөрөвдийнхээ төлөө санаа зовдөг. Өсгөн заад сургана, хүнтэй суулгана, гэр бүл болгоно, гэр бүлтэй усцгийн дараа хүртэл сайн амьдарч байна уу, муу амьдарч байна уу, яаж ийж гээл санаа зовоод эцэг их нь өхөн өгтлээ өрөвдийнхээ төлөө л санаа зовж амьдардаг. За ийм эцэг ихийнхаа хайр тусламжаар бага багаар хүн чанартай болж зан чанар нь төлөвшдөг. Мундаг эцэг ихээс мундаг хүүхэд гарч ирдэг. Аврагдсны дараа бид хүндсэн бага багаар өөрчлөгддөг. Христийн зан чанар, Христийн дүр төрх биний төр биелэх хэрэгтэй. Бий болох хэрэгтэй. Матай 5:48 дээр Есүс тиймдээ Тэнгэрлэг эцэг чинь төгс байдаг шиг та нар мөн төгс бай. Бурхан бол төгс төгөлдөр ариун. Тийм Тэнгэрлэг эцэг чинь төгс байдаг шиг та нар төгс бай. Бид нар яаж Бурхан шиг төгс төгөлдөр байж чадах юм бол? Эцэг нь мундаг байх юм бол аав нь хүүдээ. За чи ядаж миний талыг дуурайчвал болох гээд байна гэж хэлдэггүй шүү дээ. Яг ч ааваас илүү болж чадахгүй чи ядаж аав шиг болох хэрэгтэй гэж хэлдэг те. Бид хүн энэ дэлхий дээрх устж үгүй болох зүйлийг орхиод Бурхан чанарыг өөрийн болгох хэрэгтэй.
аврагдчаал 2 жил, 3 жил, 10 жил өнгөрсөөд аврагдсан хичээл гаргаж байгаа зан чанарыг хараад байхаар яг л хэвээр яг л өмнөшгөө адилхан шуналтаал үзэн ядаал атаархаж өтөрхөөл яг хэвээрээ хизээ нэг төлөвшөх болдоо гэл эзэн ч гэсэн хараал уул нь баг багаар хүн өөр болох хэрэгтэй шүү дээ. Эзэнтэй уулзах үед бид бүхний бие махбод бидний доторх хүн өртөл бүх зүйл маань эзэнтэй адилхан болох хэрэгтэй. Филипп 3:21-ээс харах юм бол дорд биеийг маань өөрийнхөө цог жавхланд биетэй адилхан болгон өөрчилнө гэсэн. За энэ голой 7 жилийн дараа өөрийнхөө бүрхүүлээ гуйжуулж, бүрхүүлээ тайлдаг. Тэгээд томордог. За тэгэл голой бүрхүүлээ гуйжуулчаал бүрхүүлээ тайсангаа дараа тэнгэрлүү нисэл яваад өгдөг. Яг тэрэн шиг бид хүн бага багаар өөрсдөгдөх хэрэгтэй. Гуйж байна. Өөрсдөгдөхгүй байх юм бол залбир, Библийг илүү хүнш, дуулууртай бай гэж хичээх хэрэгтэй. Өөрийгөө засын өөрчлөе гэж хичээх хэрэгтэй. Их залбирах хэрэгтэй. Эзэн минь ээ. Та надад туслаач ээ. Та өөрийнхөө ариун сүнсээр намайг шинжилээд өгөөч ээ. Эзэн минь та минь дотор өөрийнхөө дүр төрхийг бий болгож өгөөч ээ гэж залбирах ёстой. За иймэрхүү маягаар итгэл бага багаар өсөх юм бол хүн бараг л гим нүгэл хийхгүй амьдрч чаддаг. Заавал гим нүгэл хийх шаардлагатай юм уу? Итгэлээрээ тодорхой хэмжээнд өсөх юм бол гим нүгэл хийхгүй амьдрч болдог. Гим нүглийг ялах хүчтэй болдог. Өг болон ариун сүнсээр Бурхан тусалдаг. Ингэж өсөх хэрэгтэй. За тийм учраас өсөхгүй байх юм бол өнөө хуучин гим чанараасаа болоод хүн гим нүгэл хийждэг шүү гэдгийг сайн санах хэрэгтэй. Санамсаргүй хийсэн гим нүгэл санаатай хийсэн гим нүгэл гэж байгаа. За санамсаргүй хийсэн гим нүгэл бол хөнгөн тооцогдно. За жишээлх юм бол үгийн алдаа, эсвэл одоо өөрийгөө барьж чадлагүй уурлах, эсвэл одоо дэми юмнээс олж, хэрэггүй зүйлээс олж хүнийг үзен ядах. Заримдаа ингээл өөрөө ирэхгүй суналтах. Эн чин засраагүй байгаа. Урдын айдал нөгөө гарч ирээд байгаа. Гим чанартай ялагдаад хийж байгаа гим нүглүүд. За үүний эсрэг нь санаатайгаар гим нүгэл хийгээ төлөвлөж байгаа тудлаа яриад төлөвлөж байгаа бусдын луурдаал хулгай хийгээл завхаарлын гим нүгэл хийгээл ингээд санаатай хийдэг гим нүглүүд байгаа. За санамсаргүй хийсэн гим нүгэл нэгдүгээр явхан 1:9-дэр бид нүглээ улайвал итгэмж зөв тэрээр нүглийг маань уучлж бүхэл зөв бусаас бидний цэвэрлэнэ гэсэн. Ингэж бид хүн улайж өчөх хэрэгтэй. Гим нүглээ нууж болохгүй. Өөрийнхөө гим нүглийг даллагч нь хизээч үл дэвчнэ. Гэвч улайгаад орхигч нь хайр инэрлийг хүртнэ гэсэн. Бид хүн үнэнгээсээ хэлэх хэрэгтэй. Бурхан минь би буруу юм ийсэ. Та намайг уучлж өрч өгөөч. Би дахин тэхгүй. Ингэх хэрэгтэй. Тэгэх юм бол Бурхан за ойлголоо дахиж битээ тэгээрэй гин. Бид хүн өөрсдийнхөө нүглийг өчөж улайвал итгэмж зөв тэрээр нүглийг маань уучлж бүхэл зөв бусаас биднийг цэвэрлэнэ. Уучлаа зогсохгүй дахиж тэр гим нүглийг хийхгүй байх тал дээр бидэнд туслах болно. Бид хүн эргэж гимшээд өчөж улаагаад байх юм бол итгэлээрээ бага багаар өснө. Бид бүхний энэ зан чанар ч гэсэн бага багаар төлөвшөх болно. Тийм учраас айхтар бодлогошроод байх хэрэг байхгүй. Нэгдүгээр хон 2:1-ээс харуул хэн нэг нь нүгэл үйлд байс, уул нүгэл үйлдэх эсгүй. Нүгэл үйлд байс хэрэв үйлдсэн тохиолдолд эцгийн өмнө бид өмгөөлөгчтэй. Аврагдсан хүн гим нүгэл хийх юм бол Бурхны өмнө бидний өмгөөлөх зогсож байгаа. Гим нүгэл хийсэн хүнийг өмгөөлөгч байдаг те.
За энэ гэмт төрийг хийхээ хувьд хийсэн л та. Гэхдээ ийм асуудлаас болоод ийм шалтгаанаас болоод ингээд одоо бууруу мэжгсэн ингээд шүүх хуралд одоо өмгөөлөгч оролцож зогсдог. Зарим хүмүүс одоо үнтэй өмгөөлөгч хөслөөд за тэгээд шүүх хурал тийм ээ зарим нь ингээд ялдаг штэ. Есүс Бурхны өмнө зогсчоод бид нарыг өмгөөлдөг. Бидэнд тусалдаг. Бид нарыг хамгаалдаг. За Есүс ингэдэг. Ааваа тэр Бурхны хүүгчтэй би цусаа урсгаад тэр үнийг аврагцсан хүн сул дорой учраас ийм нүгэл хийчлээ та уушлаад өгөөч ээ. Ингэж бидний өмнөөс залбирдаг гэдэг байгаа шүү дээ. Еврей 7-гийн 25-аас харах юм бол тиймээс тэр өөрөөр нь дамжуулан Бурханд ойртог сүтийг бүр мөсөн аварч чаднаа. Тэр тэдний төлөө зуучлан залбирч үргэлж амьд оршдог. Эзэн үргэлж амьд байж бидний төлөө зуучлан залбирдаг. Бид бүхэн талархах ёстой. За тэгсэн чинь энэ санаатай хийгээд байгаа юм нүгэл өөр их асуудал. Албаар санаатай юм нүгэл хийх чинь маш том нүгэл тооцогдно. Санаатай хийсэн гэм нүгэл бол мэдээж гэм нүгэл хийсэн ч гэсэн аврагцсан хүн үл итгэгч хүн шиг шүүгдээ там руу орох юм уу сөөрн гэсэн бол байхгүй. Ягаад вэ? Эзэн бүх нүглийг нь уучлж өршөөсөн болохоор тэхгүй. Гэхдээ нэг асуудал байгаа. Гэм нүгэл хийх юм бол санамсаргүй хийсэн гэм нүгэл, санаатай хийсэн гэм нүгэл, адилхан гэм нүглийн хувьд бол гэм нүгэл хийгээд байх юм бол Бурхантай нөхөрлөл болж өгөхгүй. Уул нь хоорондоо нөхөрлөх хэрэгтэй үстэй. Аава гэх юм бол яасан бэ миний хүү гээл хоорондоо нөхөрлөх хэрэгтэй шүү дээ. Эхнэр нөхөрч гэсэн хоорондоо сайн ярилцчих хэрэгтэй. Эсвэл нөхөр нь буруу юм хийх юм уу, эхнэр нь буруу юм хийх юм бол хоорондоо нөхөрлж чадахгүй, хоорондоо юм ч ярихгүй шүү дээ. Бүр ингээл хурцдах юм бол өдөржингөө бүр хэд хоног хоорондоо юм ярьдаггүй. Ингэж нөхөрлөхгүй яваад иж болохгүй. Асуудал үүсэх юм бол дорн шийдэх хэрэгтэй. Тийм учраас гэм нүгэл хийвэл Бурхантай нөхөрлөл болж өгдөггүй. Үнийг та бүхэн мэдэх үү? Нөхөрлөхгүй нэд чинь маш том асуудал. Тийм учраас санарсаргүй хийсэн гэм нүгэл бол за жижигхэн гэм нүгэл байсан ч Бурхан минь ээ гэм нүгэл хийчлээ уучлаарай гэж сэтгэлээрээ үг хэлээрээ залбирах хэрэгтэй. Өчөж улаагаад эргвэл уучлнаа өршөөнө гэм нүгэл хийгээгүй хүнд тооцно. Нөхөрлөл нь дахин сэргэнэ гэсэн үг. За гэхдээ санаатайгаар гэм нүгэл хийвэл ингээд хангалтгүй. Мэдээж өчөх хэрэгтэй. Өчлөө улаалаа гэд хангалтгүй. Тэгвэл яах ёстой? Сахлагжуулт гэж байгаа. Та бүхэн ойлгож байна уу? Энэ үнэхээр чухал шүү. Дуулал 51-ээс харвал Израилийн хаан Давид маш том гэм нүгэл хийсэн. Харь үндэстнүүдийг дарж аваад эзлэл явж исэн тэр үед цэргүүд нь жанжингууд нь дайнд яваад өгсөн. Жанжингууд нь дөшмдүүд нь Давидыг хаан минь та дайнд яваад амиа олдох юм бол бид нар баларна штэ. Бид нар энэ удаа дайнд яваад ирье. Хаан та ордондоо байж ахгүй да гэж хэлсэн юм уу яасан. Ямар ч байсан Давид хаан орондоо үлдээд үд болтол унтаж байгаад ордон дээгүүрээ алхсан. Тэгсэн чинь тэр нэг эмэгтэй усанд орж ийн. Яагаад заавал одоо тэр эмэгтэй нүдэнд харагдах газар усанд орсон юм болоо? За тэгэл харагдцсан. Их сайхан харагдсан. Их өхөөрдөм, их үцэглэнтэй харагдсан байна. Хинбэ гэдгсэн чинь Урья жанжны ихнэрээ Урья дайнд яваад өгсөн. Их үнэн зэрэг. За тэр үед Давид за ганц аяг цай ууя гэл дуудсан баг. Давид Урьягийн ихнэр Батшебатай унтсан.
За дээр үед бол хаадууд нүдэнд харагдсан, сайхан гэж харагдсан эмэгтэйчүүдээ баг бүгдийг нь булааж авдаг байсан. Давид ингэж гин нүгэл үлдсэн. Завхаарлын гин нүгэл үлдсэн. 10 хуулийн 7 дахь гин нүглийг 7 дахь хуулийг зөрчсөн. За ингэж дуусчихлоо гэж бодсон чинь Бацебе нэг өдөр хаан минь ээ, хаантан минь. Би танаас солиод хөл хүндтэй боллоо, жирэмсэн боллоо гэсэн маш том хэрэг мандсан байна. За тэгээд дайнд байсан уряг бүр онцгой чөлөө өгөөд наа түнээ нааша явал гэл амралт өгөл явуулсан байна. Тэгсэн чинь урья гэрлөөгөө ерөөсөө явахгүйсэн. Бусад цэргүүдтэйгээ хамт гадаа хоноол байсан. Яагаад гэрлөөгөө явахгүй юм бэ гэж хангас үсэн. Гэрлөөгөө явал та гэсэн чинь хаантан минь урья. Цэрэг ирсүүд маань даны талбарт амнасаа дэнжин тавин дайдаж байхад би яаж гэртээ очиод сэтгэл амар их нартайгаа хонох юм бэ гэж явахгүйсэн. 2 дахь өдрөндөс яваагүй. Согттол нь архиулгасан ч явахгүйсэн. Өөрөө үнэхээр үнэн ч юм байсан. Уул нь ийм аргаар гим нүглийг нь дарах гэж байсан чинь болоогүй. За тэгээд Давид ханыг зал сэтсэн байна. Нэг захиа бичээд. Тэр Даниг удирдах байсан Йоб жанжинд явуулсан байна. Энэ Урья гэдэг жанжныг хамгийн ширүүн тулааны тэргүй игнэнд байлдуулаад тэгэд амиг нь хороо гэсэн байна. За жанжин яг тушаалын дагуу үйлдсэн. Тэгэд ингэж санаатайгаар Урьяг хороосон. Завхаарлын гин нүглээ дарах гэж байгаад хүний амьд төрсөн. 10 хуулийн 6 дахь хууль хамгийн том 2 хуулийг хоёуланг нь зөрчсөн. За тэгэл бүх булхаан ингэж дарагдлаа гэж бодож байсан чинь Натан иш зүйлэгч хурж ирээд хаантан минь нэг юм боллоо. Ийм юм байж болох юм уу гэсэн чи хаан юу болов гэсэн. Нэг ядуу байл байжээ. За тэр ядуу байл ганцхан өмчтэй, ганцхан хөрөнгөтэй. Тэр нь юу вэ? Нэг охин хурга. За тэгээд тэр охин хургаа өөрийн охин шиг үзээд хайрлаж, инхрийлээд өөрлөж унтдаг байжээ. За тэгсэн чинь тэр ядуу байлын хажууд нэг баян аль байсан. Баян байлд нь нэг өдөр зочин ирсэн байна. Тэгсэн чинь өнөөх баян чинь зочноо өөрийнхөө нөгөө олон мал хунараас нийтлээ дайлалгүй тэр ядуу байлын цорын ганц охин хургыг барьж аваад нийтлээд зочноод айлчжээ. Яаж ингэж чадж байна? Хороо тэр ийм хүн байж болдг юм уу? Тэр үнийг барьж аваад шууд хорох хэрэгтэй. Өөхөх гим нүгэл үлдсэн байна гэсэн. Тэгсэн чинь иш үзүүлэгч та тэр хүн гэсэн. Бурхан танд юу өгөөгүй юм бэ? Бурхан таны юугаар дутаасан юм бэ? Та юугаар дутлаа гэж Урьягийн эхнэрийг булааж авч байгаа юм бэ? Иш үзүүлэгч нар үнэхээр агуу хүмүүс байсан. Тухайн Давид бол үнэхээр эрх мэдэлтэй хүн байсан шүү дээ. Давид магадгүй чи хэн болчоод миний булхааг ингэж дэлгэж байгаа юм бэ гэж хэлээд цаазлсан бол шууд цаазалж болохоор байсан. Гэхдээ Давид хаан тийм эрхтэй байсан хэрнээ үнэхээр бурхнаас эмээдэг байсан. Тэгээд маш их гим нүгэлтэй гимссэн. Дуулал 51-ээс харах юм бол Давид гим нүгэл хийгээд Натан иш үзүүлэгчээр зэмлүүлснийхаа дараа дуулал 51-ийг залбирч бичсэн. Би яагаад гим нүгэл үлдсэн болоо?
би гэм нүгэл дунд төрсөн юм байна. Эхнээсээ л би төрөлхийн хилэнцтэн байжээ. Эх минь намайг тэг цагаас би гэмтэн байжээ. Би гэм нүглээ ялж чадлаггүй. Гэм нүгэл ээжлээ. Бурхан минь та миний нүглийг өршөөгөөч, уучлаач. Та намайг цэвэрлээч. Миний дотор цэвэр зүрхийг бүтээж өгөөч. Бурхан минь та намайг бүү орхиоч. Өөрийнхөө ариун сүнсийг надаас бүү аваач. Авралынхаа баясгалан надад сэргээж өгөөч. Аврал мэдээж алга болохгүйч баяр хөөр алга болдог. Давид бол аврагчсан Христэд итгэж хүнийг илэрхийлж байгаа. Аврагчсан хүн гэм нүгэл хийх юм бол авралын баяр хөөр нь байхгүй болдог. Та миний авралын баяр баясгалан надад сэргээж өгөөч. Ариун сүнсээ надаас бүү аваач. Ариун сүнсийг авна гэдэг чинь ариун сүнс байгаа ч гэсэн бурхан туслахгүй, ариун сүнс ажиллахгүй гэсэн үг. Авралынхаа баясгалан надад сэргээж өгч, хүсэл зоригийнхоо сүнсээр намайг тэтгэж. Авралын баяр баясгалан байх юм бол ариун сүнс ажиллаад хүн аяанда дуулууртай бай гэсэн сэтгэлтэй болдог. Гэм нүглийг ялах хүч чадалтай болдог. Тэгэх юм бол би тэрслэгчдэд таны замуудыг заах бөгөөд нүгэлтнүүд тань руу буцхолно гэсэн. Хүмүүсээ авралын баяр баясгалан гэж байдаг. Ариун сүнс бас тэр хүнтэй хамт байвал эзний үгийг тэр үе тунхаглавал нүгэлтнүүд буцан ирдэг. Бид нэр ингээ хуваарь хүмүүст сайн мэдээд хараадаг те. Сайн мэдээд харааж байгаа хүн нь эзэн хэрэглэгдэх хэрэгтэй. Хэрвээ тэр хүн гэм нүгэлтэй байх юм бол бурхан тэр хүнийг хэрэглэхгүй. Бусд хүмүүс сайн мэдээд харахад хүртэл асуудал үүснэ. Бурхан ингэж хэлнэ. Чи одоо гэм нүгэл хийдэг байжээж юу хүнийг аварна гэдэг юм бэ? Чи өөрийгөө хичээгэж. Ийм асуудал байдаг. Та миний нүглийг уучлж цэвэр зүрхийг дотор минь бий болгож авралынхаа баясгалан надад сэргээж хүсэл зоригийнхоо сүнсээр намайг тэтгэж ариун сүнсээр надаас бүү аваач. Тэгвэл би нүгэлтнүүдэд таны замыг заах бөгөөд нүгэлтнүүд тань руу буцхолно. Ингэж Давид бүрэн гимссэн. Тэгэд бурхан уучлсан. Санаатайгаар гэм нүгэл хийсэн ч хүн бүрэн дүрэн гимшиж эргэж улааж өчвөл бурхан уучлж өгнө. Бурхан уучлаа штэ. Уучлж өгөх боловч тэгэд дуусахгүй. Сахилгажуулагдана. Еврей 12-оос бүгдээрээ түр харцгаая. Еврей 12. Еврей 12-ийн 6-аас эхлээд харъя. Зургаагаас 10 хүртэл би уншаад өгье. Учир нь хайрладаг хүний эзэн сатгажуулдаг, хүлээн авдаг хүү болгоно тэр ташуурддаг гэсэн байдаг. Та нарын дэвчдэг чинь сахлах баттай болохын төлөө юм. Бурхан хөвгүүдтэйгээ шигэ та нартай харьцдаг. Учир нь эцэг нь сахлагжуулдаггүй хүү хаа байна. Бүгдээрээ хүртсэн сахлаг та нарт үгүй бол та нар хөвгүүд нь бус бутаж аж. Биднийг сахилгажуулдаг махуудын эцгүүд бидэнд байсан. Бид тэднийг хүндэлдэг байсан бол тэгэх тусмаа бид сүнсний эцэгт захирагдан амьдрах нь үлэмж дээр босуу. Эцгүүд маань үзэмжийнхээ дагуу биднийг хэсэг зуур сахилгажуулсан бол харин бурхан бидний сайн сайхны төлөө биднийг сахилгажуулсан ажээ. Тэгснээр бид түүний ариун чанарыг хуваалцах юм. Аврагдсан бурхны хүү гэм нүгэл хийвэл хайрладаг хүнээ эзэн сахилгажуулдаг гэж байна. Яг одоо хүүн болохоор өөр айлын хүүхдэд бол анхаарал хандуулахгүй шүү дээ. Сайн байна уу, муу байна уу тоохгүй шүү дээ. Өөр айлын хүүхдээ юу гэж бодож байдгийг. Өөрийнх нь хүү болохоор хайртай хүүн болохоор буруу мийвэл өөрийнхөө хүүхдийг буруу юм хийх юм бол
зэмлэхгүй, ташуурдахгүй, цохихгүй байгаад юм бол өөрийнхөө өөр хүүхдийг үзэн ядаж байна гэсэн үг. Хайрладаг юм бол сахилгажуулах ёстой, шийтгэх ёстой. Тийм учраас бурхан хайрладаг хүнээ сахилгажуулдаг. Хүлээн авдаг хүү болгоно тэр ташуурддаг гэсэн. За би баг бах та. Би дээрээ 5 ихчтэй. 5 охинтой байж байгаад нэг хүү төрхөрч би одоо айлын ирэхгүй байж таарна үстэй. Манай эгч нар намайг байн үүрч явдаг байсан. Эгч нар маань их завсан. Би ингээд бодоод байхаар ааваараа зодуулж исэн удаа бараг л байхгүй. Харин ээж маань үнэхээр аимшигтайгаар хайрладаг байсан. Ээжтэй би нэлээх зодуулсан. Бороо мих юм бол савага өндөр газар тавьчихдаг гэсэн. Хэрвээ намхан газар тавьчвал би очил хуглаа ичэн штэ. Тийм учраас өндөр газар тавьчихдаг гэсэн. Буруу мих юм бол ээж савааруугаа нэг хардаг гэсэн. Бодолтой байгаараа гэл. Дор дорн шидэхгүй л те. Цуглуулж жагаад хурааж жагаад маш сайн сандаг. За тэгээд шидэх үедээ тэхичи тэгсэн тэгсэн гэж жагаад нэг удаа ташуураа барьж жагаад саваг барьж байгаа. Чи тэгээ үстэй гэл өмдөө чи тайл өмдөө сөх гэл. Тэгэл намайг зогтдог байсан. Хайрладаг учраас тэгж зогт шидэгдэг. Та нарын дэвчдэг чинь сахилга баттай болохын төлөө юм аа. Хөвгүүд нь учраас сахилгажуулдаг. Аврагдаг байх юм бол тэр хүн ямар ч гэм нүгэл хийсэн бай хамаагүй там руу орон ортол нь шийдгэж сахилгажуулахгүй там руу орох юм чинь. Бурхан аврагдах хүртэл тэр үнийг ажиглаад байж байна. Учир нь эцэг нь сахилгажуулдаггүй хүү хаа байна. Бүгдээрээ хүртсэн сахилга та нарт үгүй бол та нар хөвгүүд нь бус бутаж ажаа. Сахилгажуул байхгүй байх юм бол бутчихнаа гэж байна. Бутаж хөвгтнэ гэж байна. Жинхэнэ хөвгт нь биш. Нэг их ингэж байсан. Би буруу юм байсан чи бурхан намайг сахилгажуулдаггүй, намайг зогтохгүй. Тийм учраас би айлын эрх хүүхэд юм шиг байна өө гэд. Бурханд эрх хүүхэд айлын баг гэж байхгүй шүү дээ. Айлын баг ч гэсэн заримдаа шийтгүүлдэг. Бурханд айлын баг эрх хүүхэд гэж байхгүй. Тэр хүүхэд бутч хүүхэд байна гэсэн үг. Тэгэхээр жинхэнэ хүүхэд нь биш гэсэн үг. Сахилгажуулалт байхгүй нэдэг чи илүү аимшигтай. Тэр үед нь ингэжсэн. Та бурхны үг биш юм шүү гэж хэлсэн. Заримдаа тийм ээ эцэг их маань биднийг сахилжуулах юм бол бид нэр зүхтад явдггүй үгүй шүү дээ. Уучлаарай, дахиж тэхгүй гэд ааваасаа ээжээсээ бид хүн уучлалт гуйдаг. Тэгэд илүү хэмээдэг. Харин бидний бурхан аав маань бүх сүнснүүдийн аав юм. Аврагдсан бүх хүмүүс бурханы хүүхдүүд, бурхан бүх аврагдсан хүмүүсийн эцэг. Махбодын эцгүүд маань үзмжийнхаа дагуу биднийг хэсэг зур сахилгажуулсан бол харин бурхан бидний сайн сайхны төлөө биднийг сахилгажуулсан ажээ. Бурхан аав маань, сүнсний маань аав маань биднийг сахилгажуулж байгаа нь гэм нүглээс хол байлгах гэж, биднийг ариун байлгах гэж бурхан өөрийнхөө суу алдраас хуваалцах гэж тэгдэг бахнэ. Бурханы суу алдраас хуваалцахын тулд хүн ариун байх хэрэгтэй шүү дээ. За тийм учраас сахилгажуулалт байдаг гэдгийг бид хүн мартах ёсгүй. За сахилгажуулалт олон янзаар ирдэг. Гэм нүглээс нь шалтгаалаад, мөн тухайн хүний байгаа байдлаас шалтгаалаад сахилгажуулалт олон янзаар ирдэг. Заримдаа бурхан хүний эрүүл мэндийг савааддаг. За энэ өвчин одоо шууд сахилгажуулалтаа гэж бас ойлгож болохгүй. Гэхдээ гэм нүглээс болж өвчин тусах үе байдаг. Давид гэм нүгэл хийх үед бурхан Давидын хүүг нь хороодог. Эцэг их нь гэм нүгэл хийх юм бол тэр эцэгийнх нь гэм нүгэл үр хүүхдээр нь ирэх тохиолдол байдаг. Энэ бас онцгой тохиолдол. Тийм учраас сахилгажуулалтаас ирдэг өвчин гэж байдаг.
Тийм учраас Яков 5 дээр та нарын дунд өвчтөе хэн нэгэн байвал чуулганы ахлагчид удирдагчдыг дуудаж байгаад өвчтнөө эдэлгэхийн төлөө залбираа гэж гарч байгаа. Гэхдээ бие биенийхээ өмнө нүглээ улааж бие биенийхээ төлөө залбираа гэж гарч байгаа. За өвчин туслаа. Өвчин тусаад янз бүрийн асуудалд орох юм бол би ямар нэгэн буруу зүйл хийсэн боллоо, хийсэн багтаа гэж заавал өөрийгөө эргэн харах ёстой. Бид хүн сахилгажуулагдаагүй байсан ч гэсэн байн өөрсдөө эргэн харах хэрэгтэй. Хизээ сахилгажуулалт бууж магадгүй шүү дээ. Бурхан ажиглаж байгаа. Бурхан дор дорн шийдэхгүй шүү дээ. Бурхан ажиглан, харна, хүлээн. Манай ээж маань ч гэсэн тэгдэг байсан. Дор дорн шийдэхэл, дор дорн зоохгүй. Хурааж жагаад за тэгээд нэг саваагаа барихаараа үнэгээр ой санамж сайтай хилж жагаад тэгээ шийдэгдэг байсан. Хурдан ирэх юм бол сахилгажуулалт хөнгөн буу. Тийм учраас бид хүн байсагээд өөрсдөө эргэн харах хэрэгтэй. Үнэхээр чухлаа. Буруу зүйл хийгээд хурдан эргвэл сахилгажуулалт хөнгөн буун. Сахилгажуулалт зогсч болно. Тийм учраас Яков 5:15 дээр сахилгажуулалтаас болоод ямар нэгэн өвчин туслаа. Тэгэх юм бол бие биенийхээ өмнө нүглээ улааж бие биенийхээ төлөө залбир гэсэн. Заримдаа сэтгэл ингэж шаналх үе байдаг. Сэтгэлийн зовлон. Сэтгэлийн сүнсний зовлон гэж байдаг. Бурхан заримдаа сэтгэлийн шаналгаа, сэтгэлийн зовлон хүнд өгдөг. Энэ ч гэсэн сахилгажуулалт ойлгож байна уу? Заримдаа эд хөрөнгөөр амархнаар хэлэх юм бол бусдыг луйрдлаа. Бусдыг булааж авлаа. Тэгэх юм бол та тэрнээсээ хэд дахин илүү хохирол амсна гэж шийдэх хэрэгтэй. Бурхан тэр үний эд хөрөнгө хуу амна. Бусдыг луйрдаагүй байсан ч Бурхан эд хөрөнгө өглөө тэрийг зөв хэрэглэхгүй зөвхөн өөртөө зарцуулаад өөртөө хэрэглээл байх юм бол Бурхан тэр үний эд хөрөнгийг хуу амна. Библиэлд Бурхан өгөөрүүлдэг, бас баяжуулдаг, дордуулдаг, бас дээрдүүлдэг юм а гэсэн. Бурхан мөнгө өгчөөд ажигладаг. Юунд хэрэглэж ийн гэд ажиглаж байдаг. Тэр хүн өөрийнхөө өмч хөрөнгийг үнэтэй эрхэм зүйлд хэрэглэх юм бол Бурхан илүү их өгнө. Эд хөрөнгийг зөв зарцуулж байгаа хүнд Бурхан илүү их өгнө. Бурхан бүр урамшаал өө сайн хэрэглэж шүү гэл тэр үнэ дээр илүү их эд хөрөнгийг Бурхан буулгаж өгнө. За тэгсэн чинь өгчөөд байхад зөв хэрэглэхгүй өөрийнхөө төлөө зарцуулаад өөрийнхөө төлөө цаашны гээл нарилал авах юм бол Бурхан өгсөн зүйлийг нь хуу амчдаг, хураагаал авчдаг. Би бодитор харж ирсэн. Би тийм хүн харж ирсэн. Бурханы өмнө энэ эд хөрөнгийг Бурхан өгсөн гэж бодох хэрэгтэй. Энийг буруу хэрэглэгч нь гэсэн гэм нүгэл ойлгож байна уу? Яков 4:17 дээр тиймд зөвийг үйлдэхийг мэддэг хэрнээ эс үйлддэг бол энэ нь түүнд нүгэл болно гэсэн. Зөвийг үйлдэнэ гэдэг чинь сайн мэдээ дараахыг хэлж байгаа. Энэ мөнгө төгрөгөө, эд хөрөнгөө сүрэх сүнснүүдийн төлөө зарцуулах юм бол үнэхээр Бурханд үн цэнтэй тооцогдсон шүү дээ. Зарим хүмүүс өөртөө ерөөсөө юм авахгүй, өөртөө ерөөсөө хэрэглэхгүй, тэрийг хурааж байгаа, цуглуулж байгаа яаж сайн мэдээ тарах уу гэд сайн мэдэн хэрэгэлдэг. Бурхан тэр үнийг өрөөхгүй байна гэж байхгүй шүү дээ. Тийм учраас сургаалт үгс 11 дээрээс харах юм бол харамгүйгээр тараагаад арвжих хүн би, хэд нарийсаар ядуурах хүн ч би гэсэн. За аврагдсан ахын дүүс заримдаа өөрийнхөө өмч хөрөнгийг хитүү амьдралтай байгаа ахын дүүстэй тарааж өгөн ч гэсэн зөв хэрэгэ. Нарилаад харамдаад ах юм бол тийм ээ болохгүй хэрэгэ.
Дэлхийн эд хөрөнгөтэй нэг ах дүүгийнхээ гачигдлыг хараа түүн туслах сэтгэл үл гаргавал түүний дотор Бурхны хайр яахан байх вүлээ гэсэн. Өг тэгвэл та нарт өгдөх болно. Бурхан хайлтал, чигжтэл дүүрэн өгнө гэсэн, асгартал нь өгнө гэсэн. Луг 6-гийн 38 дээр өөгтөн тэгвэл та нарт өгдөх болно гэсэн. Тэгэхдээ шахагдсан, чигдсэн, мөн бэлгсэн сайн хэмжээгээр өвөр дээр ч асгарах болно. Би Бурхны төлөө зөв эргэлэх юм бол Бурхан надад эргүүлээд өгнө. Ахаад эргэлэх юм бол Бурхан дахиад өгнө. Сайн мэдээ тарахад ахан дүүсийнхаа төлөө Бурхан бүр урамшаал сайн эргэлж шүү, мөнгө эргэлж чаддгийм байна гэд Бурхан илүү өгнө. Өгөөд ахад тэрийг зөв хэрэглэж чадахгүй хэмэнд Бурхан хураагаал авна, хуу амна. Зарим хүн. За нэг хүн бизнес хийгээд маш их мөнгөтэй болсон. За тэгсэн чи бүр улаараа л өшөө илүү олохгүй чуулган хэцүү байдалтай байхад хүртэл тоохгүй мэдгүй юм шиг яваад байсан. Бурхан тэр үнийг гэр орон гээл ажил төрлөгээ бүх юмыг нь хуу амсан, хураагаал явсан. Хүмүүс ийм салгажуулт байдаг гэдгийг сайн мэдэх хэрэгтэй. Бусдыг хохирох юм бол та тэрнээсээ хэд дахин илүү хохирно гэдгийг ойлгох хэрэгтэй. Бурхны өгсөн эд хөрөнгийг зөв зарцуулж чадахгүй байх юм бол Бурхан хураагаад аваад явна. Эд хөрөнгөний салгажуулт байдаг гэдгийг сайн мэдэх хэрэгтэй. Христэд итгэж хүн салгажуултаас айдаг байх хэрэгтэй. Бурхан үдэг бүлтийлгээр ажиглал харж байгаа. Тийм учраас Бурхан эд хөрөнгөөр салгажуулдаг. Бас сургаалт дүүс 16-гийн 22 дээр мэрэгэн ухаан нь эзэмшигчтэй амийн ундраг мунхаглал нь мунхаг хүндээ шийтгэлээ гэсэн. За гэртээ очиж та бүхэн сургаалт дүүс 16-гийн 22-ыг уншаад үзээрэй. Мунхаглал гэдэг нь юу юм бэ? Библийг уншсан ч ойлгохгүй. Бурхан бол мэрэгэн ухааны өгөх ёстой. Бурхан үдийг нь хаачдаг. Энэ жигсэн салгажуулт ойлгож байна уу? Толгой нь бүр ингээ булангартдаг. За бүр хүндрэх юм бол гимшихгүй баян гамны үлийг идэх юм бол Бурхан тэр үнийг хороодог, өхүүлдэг бахна. Израилийн хаан Саул эхэндээ үнэхээр даруй байсан. Тэгээд хаан болгосон чинь сүүлдээ яасан бэ? Даруй ухаар нь хаан болгосон чинь бардан болоод Бурхны үгэнд дуулуургүй хандаад Давидыг хаан болгох гэсэн чинь Давидыг алах гал араас нь хөөгд исэн. Тэгсээр гад өөрөө төрүүлж өгөө үз. Филистчүүдийн гараар Бурхан алсан. Бардан байх ч гэсэн гим нүгэл ойлгож байна уу? Бурхны өмнө бардан байх нь. Харамч байх ч гэсэн гим нүгэл. Итгэлээр үйлдэхгүй байгаа бүх зүйл нүглээ гэсэн. Ром 14:23 дээр харин эргэлзэгч нэг нь идэх аваас яллагдана. Учир нь итгэлээр бус байна. Итгэлээр бус алив бүхний нүгэл юм а гэсэн. Бардан байх, өөрийнхөө зоргоор өөрийнхөө хүснээр хийх бүх зүйл чинь гим нүгэл юм а. Итгэлээр бус бүх зүйлсүүд нүгэл юм а. Тийм учраас аврагдсан хүн, аврагдсан хүний сэтгэл маш эмзэг байх хэрэгтэй. Жижигхэн гим нүглийг хүртэл одоо эмзэглж хүлээн авах хэрэгтэй. Эмзгээр хүлээн авах хэрэгтэй. Бурхан шидэхээс өмнө өөрийгөө ажиглаж байгаа дотор байгаа гим нүглээ бушуухан гаргаж хаях хэрэгтэй. Нуугаад ах юм бол болохгүй. Бурхан тэрийг илчлэл гаргаж ирнэ. Өөрийгөө эргэж хараад бушуухан тэрийг олоод гаргаа ээчих юм бол Бурхан ямар ухаантай юм бэ? Би гаргаж өгч байсан, салгаж өгч байсан чинь гэд Бурхан салхижуултаа буулгахаа болно гэсэн үг. За Библийн 1 Коринт 5-аас үдээр харцгаая. 1 Коринт 5.
1 Коринт 5 5:4 5:4-5 заамд уншия. Бидний эзэн Есүсийн нэрээр цуглахад чинь би сүнсээр та нартай хамт байж бидний эзэн Есүсийн хүчээр махбодыг сүрүүлэхийн тулд тийм хүнийг сатаанд тушаая гэж шийдэв. Ингэснээр түүний сүнс эзэн Есүсийн өдөр аврагдаж болох юм а. Энэ Коринт чуулган гим нүгэл хийгээд гимшихгүй байсан хэсэг бүлэг хүмүүс байсан. За тэр үед эзэн Есүсийн хүчээр энэ үед яасан байвал завхаарлын гим нүгэл хийчээд гимшихгүй тэрийг нуугаад байсан хүмүүс байсан. Тийм хүмүүсийг сатан тушаая гэж шийдэв гэж байна. Махбодыг сатан тушаадаг. За ганцхан энэ гим нүгэл биш. Зарим нэг том гим нүгэл хийчээд гимшихгүй байх юм бол энэ хүнийг хойштой амьд байлгаж болохгүй мэн гэд бурхан аваа явчихдаг. Сатан тушаая гэж шийдвэ. Ингэснээр махбодыг нь сүрүүлж түүний сүнс эзэн Есүсийн өдөр аврагдаж болох юм а. Махбодыг нь сатан тушаагаад өхүүлдэг. За Христэд итгэж хүн гинт үхлээгээд салгажуулагчсан бүгд дэгдэгэ гэсэн үг биш. Тэгэхээр их болгоомжтой байх хэрэгтэй. Болгоомжтой ярих хэрэгтэй. Зарим хүмүүс салгажуулдаа баг үхэх гэж байгаа хэрнээ үг шахсан хэрнэл гим нүглээсээ болоод салгажуулагдаад байна гэдгийг мэдэхгүй л яваад байдаг. Сатан тушаая гэж шийдвэ. Махбодыг нь сүрүүлэхийн тулд та гэж байна. Махбодыг нь ингэж устгадаг. Харин түүний сүнс эзэн Есүсийн өдөр аврагдаж болох юм а. Сүнс нь аврагдсан хүн мөхөхгүй, сүрэхгүй шүү дээ. Гэхдээ махбодыг нь бол өхүүлж чадна. Энийг чинь та бүхэн сайн ойлгох хэрэгтэй. Салгажуулалт буусан ч сүрэхгүй мөхгүй. Онцгой аваач. Тэгэлээ гэдэг. Би там руу явахгүй юм чинь. Гим нүгэл хийнэ гэл гим нүгэл хийгээд авах уу? Тэгэх юм бол эзний өмнө очисон ч асуудалтай. Эзний өмнө зогсох юм бол маш ширүүнээр зэмлүүлнэ. Гим нүгэл хийгээд юу н сайн сайхан явна гэж бодоод ч хэрэг байхгүй. Гим нүгэл таны амьдралыг сөөрүүлнэ. Гим нүгэл бас итгэлийн амьдралыг эвдэн сүйтгэдэг. За Библиэс хэд хэдэн ишлэл олж уншия. Дуулал 19. Дуулал 19. 12 13 12-13-ыг хамтдаа уншия. Хэн буруугаа ухаарч чадах вэ? Намайг нууцлагдсан буруунуудаас ангижруулаач. Мөн зарцаа санаатай нүглээс хамгаалаач. Тэдэнд намайг бүү захируулаач. Тэгвэл би гэмгүй болж их гэмт үйлдэлээс ангижирна. Хэн буруугаа ухаарч чадах вэ? Намайг нууцлагдсан буруунуудаас ангижруулаач. Нууцлагдсан буруу гэдэг нь хийсэн гим нүглээ нуухыг хэлж байгаа. Гим нүгэл хийчээд би юу буруу хийсэн, би яасэ гэд гүрийгээд идэх хүмүүс байдаг. Өөрөө ирэхгүй тэгдэг хүмүүс байдаг. Хэн буруугаа ухаарч чадах вэ? Намайг нууцлагдсан буруунуудаас ангижруулаач. Мөн зарцаа санаатай нүглээс хамгаалаач. Санаатай нүгэл гэдэг нь албаар, санаатайгаар хийхийг хэлж байгаа. Албаар. Албаар гэм нүгэл хийх юм бол илүү том сахилгажуулалт авна. Тэдэнд намайг бүү захируулаач. Санаатайгаар гэм нүгэл хийгээд байх юм бол тэр гэм нүгэл нь тухайн хүнийг байнга захирна, байнга ноёлно. Тэгээд тэр хүн байнга бурхны сахилгажуулалтыг авна. Тэр хийгээд байгаа гэм нүгэл нь дахиад өөр гэм нүглийг төрүүлж, өөр гэм нүглийг дахиад хийлгүүлнэ.
Гим нүгэл намайг захираад иж болохгүй. Гим нүгэл хор тавдраас илүү аюултай. Гим нүглийг үл тоогоод хүлээж аваад ах юм бол гим нүгэл таныг эвдэн сүйтгэн. Тэдэнд намайг бүү захируулаач гэж байна. Тэгвэл би гэмгүй болж их гэмд үйлдэлээс ангижирнаа. Баг гим нүгэл илүү том гим нүглийг бий болгодог. Тийм учраас хурдан ангижрах хэрэгтэй. Тийм учраас гим нүглийг дор дор нь шидэж арилгах хэрэгтэй. За дуулал 139-с харцгаая. Дуулал 139 23. Дуулал 139-ийн 23, 24 хамтдаа уншаа. Аяа бурхан намайг судлан зүрхийг минь мэдээж, намайг шалган бодлуудыг минь мэдээж, миний дотор хөнөөлт зам буу эсхийг харж мөнхийн замаар намайг удирдаач. Аяа бурхан намайг судлан зүрхийг минь мэдээж, намайг шалган бодлуудыг минь мэдээж. Миний дотор ямар нэгэн хором зүйл байна уу үгүй гэдгийг хараад өгөөч ээ гэж гуйх хэрэгтэй. Бид хүн бурхны үгийг уншиж агаад, бурхны үгийг урдаа дэлгэж агаад, өөрийнхөө дотор байгаа нүглийг хайх хэрэгтэй, эрэх хэрэгтэй. Надад бурхныг харахад хормоо зүйлсүүд байна уу, хормоо үйлс байна уу гэд хайх юм бол залбирж явах үед бурхан ухааруулна. Залбирж явах үед бодоогүй байсан зүйл нь хүртэл гим нүгэл байсан юм аа гэдгийг мэдэх болно. Бусдыг үзэн яцснаа, бас бусдад атаархаж хорсноо. Бас таагүй сэтгэл тээснэ хүн мэддэг. За мөн хүн заримдаа өөр ирэхгүй бардамжан гаргадаг. Тэрийг хүртэл бурхан залбирж явах үед нь ухааруулдаг. Надад ямар нэгэн хормоо зүйлсүүд байна уу гэдгийг судлаад өгөөч ээ. Та намайг мөнхийн замаар удирдаач ээ гэж залбирх хэрэгтэй. Мөнхийн замаар явж байгаа хүн гим нүгэлтэй байгаад иж болохгүй шүү дээ. Сургаалт үс 28-аас харъя. Сургаалт үс 28. Хорин 8:13 хамт уншия. Гэмт үйлдэлээ даллагч хизээч үлдэвчин, гэвч удаагаад орхигч хайр инэрлийг хүртэнэ. Гэмт үйлдэлээ даллагч хизээч үлдэвчнэ. Гэвч улаагаад орхигч хайр инэрлийг хүртэнэ. Гин нүглээ улаагаад өчөд хаяад эргэх хэрэгтэй. Гин нүглээр зугаацж болохгүй. Гин нүглийг нууж болохгүй. Тэгэх юм бол тэр гим нүгэл таныг алах болно. Бозор сүнс тэр гим нүглийг ашиглаад дахиад өөр гим нүглийг танаар хийлгүүлнэ. Давид завхарлын гим нүгэл хийсэн, хүний амин төрсөн. Тэрнээс болоод Давид насан туршдаа маш их сахилгажуулагдсан. Та бүхэн үнийг мэднэ үстэй. Библийг харах юм бол бурхан Давидыг орхиогүйч. Давид насан туршдаа маш олон удаа сахилгажуулагдсан. Өөрийнх нь хүү Авсалом хаан ширээг нь булааж авсан. За тэгээд өөрийнх нь олон натур эмсийг бүгдийг нь цуглуулж агаад хааны ордны хамгийн өндөр хэсэг дээр майхан барьж агаад ард түмнийхээ нүдэн дээр Авсалом аавынхаа татвар эмстэй ёс бус зүйлийг хийдэг. Давид хөөгдөж гараал үхэх шахсан. Давид үнийг сахилчдыг мэдэж байсан. Тэгээ дахин ирээд хаан ширээ эргүүлж авсан ч тэр хугацаанд маш их сахилгажуулагдсан.
Тэгэхээр сахилгажуулалт байгаа гэдгийг битгий мартаарай. За одоо урд нь дуусахгүй болохгүй. Матай 6-аас харъя. Матай 6-гийн 12. Матай 6-гийн 12 хамт уншия. Бид өөртнүүдээ уучлсны адил бидний өрийг бас уучлаач. За маш чухал үг гарч байна. Бид өөртнүүдээ уучлсны адил бидний өрийг бас уучлаач. Бурхан биднийг энэ үлийг хэр их уучлсан бэлээ? Дуулал 69-ийн 5-аас харуул. Давид ингэж хэлсэн байдаг. Аяа бурхан ял зэммэн танаас нууцлагдаагүй. Бидний гим нүглийг цуглуулад үзэх юм бол өндөр уулнаас илүү байгаа. Эзэн тэр их гим нүглийг загалмай дээр цусаа урсгаад бүгдийг нь уучлсан, бүгдийг нь өршөөсөн, дахин санахгүй гэсэн. Бид өөртнүүдээ уучлсны адил бидний өрийг бас уучлаач. Бид өөртнүүдээ уучлсны адил бидний өрийг бас уучлаач. Энэ үгсүгэ. Бурхан бидний нүглийг уучлсан юм чинь бид бүхэн жигсэн надад гим нүгэл хийсэн хүний гим нүглийг уучлж өгөх хэрэгтэй гэсэн үг. Бурхан бидний гим нүглийг уучлсан шиг бид бүхэн жигсэн бусдын гим нүглийг уучлах хэрэгтэй. За бус түн бидэнд гим нүгэл хийдэг. Тэр гим нүглийг нь бид бүхэн уучлаагүй байжж миний нүглийг уучлж өгөөч гэж залбирах юм бол тэр чинь буруу залбирал. Энэ юу гэсэн үг вэ? Бус хүмүүс надад гим нүгэл хийдэг. Тэрийг бид бүхэн уучлахгүй байх юм бол тэр чинь жигсэн бурхны өмнө гим нүгэл юм. Яагаад вэ? Бурхан бидний ямар их гим нүглийг уучлж өгсөн бilé. За тэгсэн чи бид бүхэн бус түүний надад хийсэн гим нүглийг уучлахгүй байгаад иж болох юм уу? Петр ингэж хэлж байсан. Эзэн минь ээ. Ах дүүс минь миний эсрэг нүгэл үлдэхэд би хэдэн удаа уучлах вэ? 7 удаа юу гэхтэн Есүс үгүй. Би чам 7 удаа бас харин 70 дахин 7 удаа гэж хэлье гэсэн. Энд чинь хэмжээ хязгааргүй уучлаа гэсэн үг. Тэдэн удаа уучлаад болцноо гэж хэлээгүй. Эзэн биднийг ямар их уучлсан бэлээ дээ. Бид бүхэн яг үүндээ мөнхөд хийх гэм нүглээ уучлуулсан. Тэгсэн чи бид бүхэн бус хүмүүс надад буруу юм хийнгүүд ганц 2 удаа уучлчаал. Үүнээс би чамайг дэвчихгүй гэдэг үл яах вэ? Уучлахгүй гэж нь тэгвэл одоо яах вэ? Бурхнаар та гим нүглээ байн уучлуулж байж. Бид өрдөнгүүдээ уучлсны адил бидний өрийг мөн уучлаач. Та гим нүглээ уучлуулсан шиг бусдын гим нүглийг гэсэн уучлж өршөөх хэрэгтэй гэсэн үг. Бусд хүмүүсийн танд хийсэн гим нүглийг бид бүхэн уучлах хэрэгтэй, өршөөх хэрэгтэй. Бусдын гим нүглийг уучлж өгөхгүй байж бурхан минь миний нүглийг уучлж өгөөч гэж залбираад аж болохгүй бахнаа. Матай 18-аас харуул. За нэг хүн 10,000 талантын өртөө байсан. За тэгээд өртөө байсан тэр хүнээ барьж аваад төлөв гэсэн. Тэгсэн чинь нөгөө нь би төлнө та жоохон төвчээч гэсэн чинь тэр үед нь өрөвдөд цагаат тагсан. За өнөөх 10,000 талантаа цагаат гуйсан хүн нэг хүнээс 100 динарын авлагатай байсан байна. За 1 динар бол нэг хүний одоо нэг өдрийн хөлс байна. За нэг өдрийн хөлсийг 100,000 вон гэж үзье л та. Тэгэх юм бол одоо 100 динар гэдэг чинь 10 сая төгрөг гэсэн үг.
10 саяын өртөө өн рүү очиод жаахан хүлээгээд өгч гэсэн чинь үгүй чи төлгээд дэвчилгүй шоронд хийчихсэн. За үүнийг мэдсэн нэг хүн 10,000 талантыг нь уужилж өгсөн өнөө хүн рүү очиод нэг хүн нөгөө хүн чинь нэг хүнээс 100 динарын авлагатай байжээ. Тэр хүн өөрийг нь төлөхгүй байхаар шоронд хайчихжээ гэсэн чинь ямар өөдгөө юм бэ? Би тэр хүний 100,000 талантыг 10,000 талантыг уучлж явах чинь гээл тэгдэг. 10,000 талант бол бараг 10 тэрбум вон. Тийм их мөнгийг нь, тийм их өөрийг нь уучлж авах чинь чи яаж энийг нь уучлж чадахгүй байгаа юм бэ гэд тэр үнийг шууд шоронд ийсэн. Яг үүнтэй адилхан. Та нар жисэн ахын дүүсээ уучлахгүй байх юм бол Бурхан жигсэн та нарын нүглийг уучлж өршөөхгүй гэж хэлсэн. Бидэнд бусдыг уучлж чадахгүй сэтгэл байгаад байх юм бол Бурхан биднийг уучлахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Бусдыг уучлахгүй байх чинь өөрөө гим нүгэл ойлгож байна уу? Луг 23:34 дээр Есүс загалмай дээр цовдлогдох үедээ залбирсан. Өөрийг нь загалмай дээр цовдлоод хурууга жишилж байгаа хүмүүс рүү харангаа аава та тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэсэн. Тэгээд Есүс дайсныгаа төлөө залбираа. Та нарын хавчигчийн төлөө залбираа. Дайснаа хайрл гэсэн. Тэг чадах болов? Үйлс 7-гийн 60-аас харвал Стефан Бурхны үгийг тунгаглаж байгаад чулуугаар шидүүлж өгсөн. Толгой нь хагараад хамаг биеийн нисраад цус нь урсаад яг өгөхийнхаа өмнө юу гэдэг үлээ? Эзэн минь ээ. Та миний өршөөг аваарай гэж хэлээд өгсөн үү? Үгүй шүү дээ. Юу гэдэг үлээ? Эзэн минь ээ. Энэ нүглийг нь тэдэнд бүү тохооч гэж хашгирав гэж гарч байгаа. Стефан чулуугаар шидүүлээд өөхөх үедээ яг Есүс загалмай дээр цовдлогдохынхаа цовдлогдоод өгөхийнхаа өмнө залбирсан залбиралтай адилхан байсан. Стефаны дотор эзэн байсан. Өөрийг нь чулуугаар зохиж шидэж алж байгаа хүмүүс рүү хараад тэдний нүглийг тэдэн дээр бүү тохоочоо гэж хашгирсан. Бид өхөн Бурханаар ямар их гэм нүглээ уушлуулсан бэлээ? Библийн Эфес 4-өөс харъя. За 2 ишлэл уншаад дуусгая. Эфес 4:32. Эфес 4:32. Хамт уншия. Бурхан та нарыг Христ дотор уучлсны адил бие биеэ уучлан нэг нэгнээ инэрч айдуу зөөлөн сэтгэлээр ханд. Бие биенээ уучлан нэг нэгнээ инэрч айдуу зөөлөн сэтгэлээр хандаа. Бурхан та нарыг Христ дотор уучлсны адил. Бурхан Христ дотор биднийг мөнхөд уучлсан. Яг ингэж уучлсны адилаар та нарт гэсэн бие биенээ уучлан нэг нэгнээ инэрч айдуу зөөлөн сэтгэлээр бие биендээ хандаа. Эзэн биднийг уучлсны адил. Колосе 3:13 дээр та нарын хэн нэгэн нүгэл үйлдвэл эзэн та нарыг уучлсны адил би үнийг уучлаа гэсэн. Би хизээч уучлахгүй. Ингээд уучлахгүй явах юм бол та өөрөө хохирно. Таныг Бурхан уучлахгүй гэсэн үг ойлгож байна уу? Хэн нэгэн тань буруу зүйл хийсэн үү? Хийсэн биз? Та тэрийг уучлсан уу? Уучлсан гэдэг чинь санахгүй байна гэсэн үг. Хизээ та буруу юм исэн бэ гэдээ уучлахгүй санахгүй байх хэрэгтэй. Эзэн бидний нүглийг санахгүй гэсэн шүү дээ. Эзэн уучлсан учраас санахгүй гэсэн. Уучлахгүй байгаа гэх юм бол та өөрөө хохирно ойлгож байна уу? Эзэн намайг уучлчаад ах чинь би ч гэсэн чамайг уучлсан. Би санахгүй байна гэд мартах хэрэгтэй. Сургаалт үгс 19-с бүгдээрээ харцгаая. Сургаалт үгс 19-ийн
11-ийг харъя. Сургаалт үгс 19:11 хамт уншаа. Ухаалаг хүн ууранд удаан, гим алдааг өнгөрөөх нь түүний алдар суу. Ухаалаг хүн ууранд удаан. Дургуун өрөх юм бол өөрийнхөө зан гаргадаг хүмүүс байдаг. Тэр хүмүүс бол үнэхээр дутмаг муу хүмүүс. Ойлгож байна уу? Үнэхээр мунхаг хүн. Харин ухаалаг хүн дэвчдэг, ойлгож байна уу? За тэгээд ухаалаг хүн ууранд удаан. Удаан гэдэг чинь тэр үе болгоно тэр тоолонд өөрийнхөө зан гаргахгүй байна, төвчж байна гэсэн үг. Гим алдааг өнгөрөөх нь түүний алдар суу. Гим алдааг өнгөрөөх гэдэг нь уучлах гэсэн үг. Гим нүглийг уучлах нь түүний алдраа. Эзэн бидний нүглийг уучлж алдрыг авсан. Бусад хүмүүс надад гим нүгэл хийвэл, бусад хүмүүс надад буруу зүйл хийх юм бол би алдар суу авнаа. Гим нүглийг нь уучлж чадахгүй байна гэдэг чинь хулчгар байна гэсэн үг. Ямар давчуу сэтгэлтэй юм бэ? Би өстө хизээч уучлахгүй гэдэг. Тэгэх юм бол бурхан ч гэсэн би ч гэсэн жамыг хизээч уучлахгүй да гэдэг. Яах вэ? Ямар байна? Бид бүхэн чи байн уучлагдах ёстой хүмүүс. За тэгэхээр бид өртөнгүүдээ уучлсны адил бидний өрийг мөн уучлаач. Бид нэр өөрийнхөө гим нүглийг уучлуулахын төлөө бурханд залбирдаг шигэ бусдын гим нүглийг ч уучлах хэрэгтэй. Тэгэхээр Есүс ингэж хэлсэн. Харин та нар хүмүүсийг эс уучлбал эцэгч нь мөн алдаагч нь эс уучлнаа. Дараа нь тэгээд үргэлжлүүлээд гарч байгаа. Бусдыг уучлах чадахгүй байгаа энэ сэтгэл. Ийм сэтгэл байгаад байгаа юм бол бурхан тэр үнийг уучлахгүй. Энэ ч гэсэн гим нүгэл бардан байх гим нүгэл. Итгэлээрээ эс үйлдсэн болгон гим нүгэл. Харамч байх гим нүгэл. Юу гим нүгэл вэ гэдэг бид бүхэн хайх хэрэгтэй, эрх хэрэгтэй, мөс чанар тод гэрэлтэй байх юм бол бүх зүйл илчлэгдэнэ. Тэгээд эсний өмнө зөв амьдрал эзэн биднийг уучлаа зогсохгүй. Бидний сэтгэл болон амьдралыг бага багаар шинчилж туслах болно. Хамт залбирцгаая. Өршөөнгүй бидний бурхан, амен. Бурханаас хол байж гим нүгэл хийгээд амьдарч байсан бид бүхнийг эзэн та хайрлан бидний өмнөөс өгөөж үнтэй цараа бидний нүгэл хэлэнцгийг мөнхөд уучлж өгсөн эзэн тандаа чин сэтгэлээсээ талархаж байна. Эзэн таны заасан залбирлын дагуу одоо үлдсэн амьдралаа зөвхөн бурхан таны хүсэл ба алдрын төлөө амьдрахыг хүсэж байна. Бид бүхэн өөрсдийнхөө амьдрал дундаа буруу зүйл хийх үед та биднийг шалгажуулдаг гэдгийг мэдж авлаа. Бидний буруу зүйл хийх үед бид өөрсдөө эргэж таны үгэнд дуулууртай байж дахин гим нүгэл хийхгүй байхад, гим нүгэл биднийг захирахгүй байхад та туслаарай. Зөвхөн бурхан таны хүсэл алдрын төлөө амьдарч чадхад та биднийг удирдах өгнө. Бид өөрсдийн үлдсэн амьдралаа зөвхөн таны үг болон ариун сүнсний үгийг дагаж бурхан таны алдрын төлөө амьдарч чадхад та биднийг удирдах, өөрсдийн сэтгэл болон амьдралдаа нуугдсан гим нүгэл байгаа бол тэрийг та өөрийнхөө ариун сүнсний үгээр ухааруулж биднийг шинчилж илүү ариун байлгаж бурханы хүүхдийн хуваар илүү зохистой амьдрахад та тусалж өгөөрэй. Бидний эзэн Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Амен.